Сайн байцгааж байна уу ирхэн үзэгчид. Өнөөдөр зүүн биеийн хойд хэсэгт бүрх үед бага цас орсноос гадна бусад ихэнхий газрын цайгаар чэлмэгшиж агаарын дулаан мэдэгдэм дээшэлж улаан хадын баруун бие түнэгийн ихэнхий газрын үдийн дулаан өчигдрэн адил хугацааг ихээс 10 градус орчим дээшэллээ. Гэвч думд зүүн биеийн салхины хүч мөл их. Өвөр Монголын цагуурын хорооноос манай оронд их салхины хөх өнгийн сэрэмжин мэдээг нийтэлж думд зүүн биеийн ихэнхий газрын төр зүүр салхины хүч 8-9 дэсэд хүрнэ. Өнөө шинээс маргааш болтол хүйтэн урсгал өнгөрж бүх орны ихэнхий газрын цайгаар чэлмэгшиж зөвхөн хөлөн морийн хойд биед бага цас юм уу борон цас хольж орно. Зүүн өмнө биеийн дулаан 5 градус орчим буурхаас гадна бусад ихэнхий газрын дулаан үргэлжлэн дээшэлж маргааш ихэнхий хотуудын үдийн халуун 20 градусыг дагах болно. Маргааш шинээс нөгөөдөр болтол хөлөн морийн хойд биед бага цас юм уу борон цас хольж орно. Мэдээлэлээр нөгөөдөр шөнөөс эхэлж шинэ нэгэн заруус хүйтэн урсгал думд зүүн биег нөлөөлөх болно. Маргааш бүх орны ихэнхий газрын агаарын чөвөршил нийлээд сайн. Бүх хотод чэлмэгшин 4-өөс 22 градус. Баян хотод чэлмэг 8-аас 20 градус. Ухайд чэлмэгшин 4-өөс 25 градус. Лэнхөд чэлмэгшин 6-аас 23 градус. Богтод чэлмэгшин 2-аас 20 градус. Ордост үлэрхэг 4-өөс 21 градус. Жинийн дүүлшин 2-аас 19 градус. Эрен хотод чэлмэг 1-ээс 21 градус. Шилийн хотод чэлмэг 1-ээс 17 градус. Удаан хадад чэлмэг 3-аас 17 градус. Түндэд чэлмэг 4-өөс 15 градус. Удаан хотод чэлмэг 2-аас 15 градус. Хайлаарт чэлмэг 1-ээс доош 3-аас 7 градус. Манжуурт чэлмэгшин 1-ээс доош 8-аас 8 градус. Кэжил үлэрхэг 1-ээс 19 градус. Элстад жирүүсгэн баран ороод бүрхэн 6-аас 12 градус. Удаан удад үйлчиж бүрхэн 1-ээс доош 5-аас 13 градус. Улаанбаатарт үлэрхэг 3-аас 18 градус.